1996-аас 2006 оны хооронд улсын их хурлын 6 сонгуул болжээ. Эдгээр сонгуульд Дорногов аймгийн 18-аас 25 насны зэт үеийнхний сонгуулийн эрсцийг судлахад 1996 онд 31.6%, 2000 онд 26.7%, 2004 онд 23.4%, 2008 онд 17.8%, 2012 онд 15.1%, 2016 онд 13.5% нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Энэхүү датагаас өнгөрсөн 10 жилийн байдлаар Дорногов аймгийн 18-аас 25 насны зэт үеийнхний сонгогчдын эрс жилээс жилд буурсныг харж байна. Анх удаа сонгох эрхээ эзлэж чадаа баяртай байна. Тэгээд хоёр дахь удаага сонгуул өгөх гэж байна. Залуу хүн бүр сонгуул өгөх ёстой гэж боддог. Ирээдүйн сайн сайхан нийгмийг зохицохын тулд би анх удаа даан шийдвэр гаргах гэж байна. Энэ жил би хоёр дахь удаага сонгуул өгнө. 2020 онд улсын их хурлын сонгуул өгснөөр хоёр дахь удаагийн сонгуул өгөх гэж байна. Хүн амьдралдаа маш олон сонголтыг хийдэг. Тэдгээр нэг хамгийн чухал сонголт болох сонгуул юм аа. Энэ жилийн 3 дахь удаага сонгуульд оролцсон. Миний хувьд сонгуульд оролцох нь нэр төрөө эрэг. Тэд аяг залуусын өдрөөл тоогод байгаа сонгох эрх олон зууны тэмцлээр бий болсон гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс би сонгуульдаа оролцсон. Сайн мэцэнэ та бүхэнд энэ өдрийн минь төргий нийгмийн хариуцлагатай утга учиртай оролцоог бий болгоцгаая. Bitch, nigga, snitch, nigga, hoe, nigga, bitch, nigga, snitch, nigga, hoe, nigga, bitch, nigga, snitch, nigga, hoe.